Сайн дэбравэн миний шинэ бичлэгт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр Япон болон Францын 13 ялгааны талаар хуваалцах болно. Тэгээд бичлэгтээ орцгоё. Би болохоор Японд 6 жилийн турш амьдарч агаад тэгээд одоогийн байдлаар сүүлийн 1 жил Франц улсад амьдарч байгаа. Тэгээд Японоос Франц руу ирэхэд ямар соёлын шок болсон бэ? Тэгээд ямар ялгаанууд ажиглагдсан бэ гэдэг талаар хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол биш үү? Япон бол аягүй өндөр хөгжилтэй орн шүү дээ. Тийм ч утгаараа би Японоос Францад ирэхэд бол 22 дугаар зуунаас 19 дугаар зуун руу ирчүүдээ л гэж бодсон доо. Ер нь бол Япон бол аягүй өндөр хөгжилтэй, харин Франц бол маш хуучны орн шиг санагдсан. Тэгээд эдгээр 13 ялгаагаа хуваалцгаая. За нэгт нь бол жорлон. За хүн болгон бол Японыг мэдэндээ Япон бол жорлонгоор алдартай, айгуу гоё цэвэрхэн бидээс улдартай тий. Угаадаг тий. Тэгээд дуу хөгжим явдаг. Нийтийн нойлууд нь болохоор дуу хөгжим явдаг гэдэг нь болохоор нийтийн нойл хүнээр бидсэх үед зарим тохиолдолд дуу гарах шаардлагатай болдог. Тэр үед нойлынхон чимээг ингээл дуугаа өгчөөд өөрийнхөө ингээд яг хувийн тэр одоо хүндэрж байгаа үйл ажиллагааг дуу чимээг ингээд бол хажуудаа байгаа хүмүүс сонсогдохгүй болгох. Ер нь бол тийм давуу талтай байдаг Японд бол. Харин Францад ирчээд нойл нь яг л манай нэг Монголтай адилхан зүгээр энгийн суултуур, бидээс суултуур байхгүй. Гэхдээ би яг энэгээр Японд ингээ нийтийн нойл бидээс суултуур энэ дөр усын ингээл ашиглаад бухсахсаа угаагаад байх нь бас тийм таатай зүйл биш болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн өксөх замын халдвар гэж халдах бас эрсдэлтэй юм шиг надад санагддаг. Яг мэрэгжлийн үүднээс бол сайн мэдгүй л байна л да. Гэхдээ Японд байхдаа бол би өөрөө гэртээ болохоор тийм бидээс суултууртай байдаг байсан. Тэгээд одоо Францад ирээд би өөрийнхөө гэртээ бас бидээс суултуур суулгахыг хүссэн. Тэгээд дэлгүүр хорч байгаа нь хэслээ. Япон маягийн нойл байна уу гэж хайсан боловч олоогүй. Гэхдээ интернетээр бол захиалж чадах бах тэгж жагаад аавна гэж бодож байгаа. За түүний дараа харилцаа гэж би онцлсан байна. Яг харилцааг онцолж байгаа вэ гэхлээр Япон болохоор айгүй тийм даруй төлөв байдаг бол Франц бол их цантай гэх юм аа. Тэгж санагдсан. Одоо жишээ нь Монголд бол хүүхдээ хүмүүжүүлэхдээ бусдын дор орохооргүй хүн болгоно гэж хүмүүжүүлдэг бол Японд болохоор бусдад цаад учруулж төв учруулахгүй хүн болгож өсөгдөг. Харин Францад болохоор чи бол төгс. Миний охин чи байгаагаараа төгс. Миний хүү чи байгаагаараа төгс гэж өсөгдөг учраас өөрийгөө айгу төгсөөр мэдэрдэг айгу тийм их зантай. Би ингэл байхад болно гэл. Тэгж ажиглагдсан. Харилцаан дээр болохоор юу нь ялгаатай вэ гэхлээр Японд хүний хувийн орон зайд халтах гэж оролддоггүй гэх юм уу? Яагаад вэ гэхлээр ямар нэгэн дэлгүүрлүүнд ороход бол угаасаа ирашимасэ одоо тавтай морил ингээр баярлаа дараа дахиж үйлчлүүлээрэй гэх нэг байнгын үг хэлэх ёстой өгнүүдийг хэлдэг. Тэглээгээд үйлчлүүлэгчээс заавал ямар нэгэн хариу баярлаа ч юм уу эсвэл урт яриа болно Японд өрнүүлэх гэдэггүй. Хэрвээ ингээд чихэндээ ингээд чихвч зүүцэндээ headset энэ төр зүүцэн ингээд юм сонсоо ч юм уу хүн нэгэндээ уцаар ярьж байгаа тохиолдолд нөгөө дэлгүүрийн үйлчлүүлэгч ч юм уу тэд нар ингээд тохио зангаагаар энэ тор окей юу үгүй юу ингээд нэг хөөрхөн го тохио зангаагаар яриад ингээд хүний хувийн орон зайд халддаг нэг тэгсийгээд нэг үйлчлэгийг үзүүлчдэг гэсэн үг. Тэнгүүд Францад болохоор заавал ингээд нүднүүдээ хараад бонжуух гэж ингээд мэдлээ. Тэгээд энэ ингэсэн тэгсэн гэдэг. Таалагдж гин үү? Таалагдлаа. Юу гэж бодож гин? За ингээд ямар танихгүй хүмүүс мөртлөө ингээд заавал нүднүүдээ хараад мэдлдэг. Тэгээд өнөөдөр хэр байна даач гэж би бинээс асууж ах шиг. Тэгээд ер нь бол айгүй яриасаг хүмүүс санагдсан. Японыг бол Франц хүмүүс айгүй яриасаг, айгүй олон төрлийн юм ярьдаг. Тэгээд заавал дэлгүүрээс гарахтаа баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэдэг. Уул нь бол айгүй гоё соёлол байгаа юм л да. Гэхдээ миний бодлохоор яг нэг Аз соёлоос ирсэн учраас Японд бол танихгүй хүмүүстэй бараг харьцдаг шүү дээ. Тим соёлтой байсан учраас Францад ирэхээр нэг шал танихгүй ингээ надаас ингээ юу байна яаж ий чинь ингээ асуудаг нэг жоохон эвгүй миний хувийн орон зайд халтаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Тэгээд бас ерөнхийдөө жуулчид ихээр холгсон үйлчлэгээний газрууд болон цааны газруудын зөөгчд нь аюу тийм яриасаг одоо ингээ зүгээр зогсож байгаа л тий. Доош орол ингээ захиалгавч ингэхүү тийхүү алиг авах уу гэл ингээ Монгол ч гэсэн дэгдэглээ зүгээр ингээ зогсож байгаа л ингээ юмнуудаа бичиж аваалаа. За тийхүү ингэхүү гэл ингээ тэнгүүтээ тоол идэд дуусны дараа та ингэхүү тийхүү гэл аюу олон төрлийн асууд Францад аюу яриасаг санагдсан. Японд болохоор та юуны захиалга өгнө яг л нэг тэрүүгээрээ байдаг. Тэгээд бүр зарим газар бол бүр зөөгч байхгүй зүгээр ороод тэр табан дээр нөөрэ ингээ уучраа олж захиалга өгчөөд нэг
зөөгчин робот хоолыг навчраад өгчдөг нэг юм харилцаа тал дээр болохоор Японд болохоор ер нь дээгүүд юм орчин үеийн техник технологи ашигладаг учраас ингээд хүн төвтэй харилцаа бараг нэг байдаггүй гэх юм уу. Гэтэ зарим газар мэдээж байгаа л да. Тэгээд бас нэг ажигласан зүйл нь харилцаан дээр болохоор хэрвээ би ингээд Японд энтийн төөрөх ч юм уу ямар нэг юм болоо тэгээ хүмүүсээс ийшээ яах вэ хөнгөл нөгөө хүн нь болохоор жоохон миний мэдгүй хүнд Япон үгнүүдийг ашиглаад байх юм бол би яана би сайн ойлгодоггүй гэж тэх юм бол шууд ингээд утсаар Google Translate гаргаж өргөнтэй нанигога вакару гэл ямар хэл ойлгохгүй гэж надаас асуунгууд монголоор ярьдаг Google Translate дээр монгол хэл тааруулаад хэлэх гэсэн үг орчуулад ингээд надад ингээд харуулад тэгж юм сэтгэлтэй ханддаг. Ер нь захын нэг газар англиар ярьж чадахгүй ч гэсэндээ ингээд Google Translate ашиглаад гадаад хүмүүстэй айгүй гоё харилцдаг гэх юм уу. Тэнгүүд Францад болохоор эсрэгээр чи францаар л ярих хэрэгтэй. Нэг удаа ингэсэн байхгүй юу. Би ингээл дэлгүүрээс юм авчаад кассанд юм бичил гэн хүлээгээ зогсчихлоо. Тэгсэн чинь нэг ихч хурж надаас ингээл айгүй уртын францаар мангар хурдан тичгэн бол асуусан би тухайд ойлгоогүй тэгээд яна уучлаарай би ингээд францаар ярьж чаддгүй маа. Та англиар ярьж чадах уу гэж би асуусан. Тэгсэн чинь нөгөө хүн биш айгүй сонио өөдөөс бүр ингээд амар том хараа заяо. Тэгээ бүр амныхаа хайрцгийг бүр ингээд томруулаад бүр амар чанга яриад хэлсэн заяо гинт. Тэгээ би бүр гайхаад би чинь юу вэ? Би өөрийгөө дүлийгээ хэлжлээ юу вэ гэж бодоо гайхаад. Тэгээд энэ Франц хүмүүсийн нэг сонир сэтгэхгүй байна. Би Францыг ойлгодгүй гэж тэр чанга ингээд ярьчих юм бол би Францыг ойлгочих юм шиг би дүлий байсан юм шиг. Бүр тэр хүний хэлж байгааг ойлгоогүй л ойлгоогүй л үстэй чанга хэллээ гэж тэр чинь өөрчлөгдөхгүй шүү дээ. Йоо тэрэн дээр би нэг амар гайхажсэн. Амар чанга амаа ингээл томруулж ирээл яриад. Тэгээд өнгөрчээсэн. За тэгээд гуравт нь болохоор ажил гэсэн байна. За ажлын тал дээр бол Япон бол угаасаа ажлын төлөө төр заард юм уу? Ерөөсөө л ажил. Жилийн амралт нь болохоор 10 хоног байдаг. Цалинтай амралт нь. Тэгээд түүнээс дээш 14 юм уу 15. Зарим газар баг 20 хоногийн амралт ч өгөхгүй бах. Ер нь бол 10 хоногийн цалинтай л амралт өгдөг. Тэгээд нэмж амарна гэх юм бол цалингүй амрах хэрэгтэй болдог Японд. Цалинтай 10 хоногийн амралт нь яг эхний жилдээ 10, дараа жилээс нь 11 гэдэг ингээд яг нэг хоногоор л нэмэгдээл явж л байгаа юм л да. Тэнгүүд Францад болохоор жилдээ цалинтай 30 хоногийн амралттай. Тэргээрээ давуу талтай. Францад яг амралтынхаа хоногоор давуу талтай боловч ажлын хувьд болохоор Японд бол айгүй тийм шудраг хүссэн ажилд орох боломжтой байдаг. Харин Францад бол яг нэг Монголтой адилхан танил талаар л заавал ажилд орох шаардлага гардаг гэсэн үг. Ер нь танил талгүй бол ажилд орно гэдэг бол Францад бол жоохон хэцүү юм байлээ. Тэгээ ажлын цагийн хуваарийн хувьд болохоор Японд нэг авууштай нэг чанар байдаг юм а. Хэрвээ ингээ шөнийн гараанд ажиллавал шүү дээ. Заавал 48 хоног 48 хоног 48 цаг амрах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ нэг хоног хэрвээ шөнийн гараанд ажилласан бол зөө нэг хоног шөнийн гараад ажилласан бол заавал 48 цаг буюу 2 өдөр амарсан байх шаардлагатай байдаг. Тэнгүүд Францад болохоор шөнийн гарааны ээлжийн 7 хоног бол тэр 7 хоног тэр чигтээ шөнийн гараад ажиллана гэсэн үг. Орой 10-аас өглөө 7 мөл хүртэл өдөр болгон тэгээд шөнжин орой болгоо ажиллана гэсэн үг. Энэ жоохон надад хэцүү санагдсан. Монголд ч гэсэн ер нь тэгдэг те хоногийн ажил чинь энэ 24 48 тэгээд ихтэл бол тулаа буюу ээлжилж хоног ч юм уу. Яг өдөр болгон бол хоноод идэггүй шиг санагдаж байна тийм. За тэгээд дөрөвт нь болохоор миний онцлон зүйл төрийн үйлчилгээ. Төрийн үйлчилгээ гэхээр ер нь бол Японд бол маш гоё хурдан байдаг. Японд би өөрийнхөө виза хүлээж байхдаа нэг сар хүлээгээд цаа нэг сараас нэг илүү хүлээжсэн. Цаа өсрөөл нэг 2 сар болж илүү яалаа. Тэг би тухайн үе чинь ёо ямар амар удаан юм бэ гэж бодчихлоо. Японы сарын визний хугацааг удаан гэж бодчихсон Монголын залуу нас минь. Одоо нэг хөвчлөлт юм шиг тийм. Тэгээд Францад визнийхаа материал өгчөөд доор хаж 6 сар хүлээдэг. Тэгээд тэр 6 сар хүлээж авах хугацаанд нэг төр хугацааны нэг хуудас нэг цаас авдаг заяа. Франц бол амар удаан. Гэхдээ яг юу л та төрийн үйлчлэгээний тал дээр Япон болохоор авууштай нь болохоор хурдан. Гэхдээ айгүй мануэл бүгдийг ингээд принтерлээд ингээд гараараа барьж очиж өөрийн биеэр очиж ингээд визээ мэдүүлдэг. Харин Францад болохоор бүгд ингээд онлайнаар ингээд юмнууд материалаа өгчөж болдог. Тэр нэг чухал өдрөө л өөрөө очдог гэх юм уу. Авууштай болон сул талууд айл айл талд нь байна л да. За тавт нь онцлох зүйл болохоор дэлгүүр гэж. За би бол Японы дэлгүүрүүдийг бол маш их санаж байгаа. Бүр 24 цагийн дэлгүүрүүдийг маш их санаж байгаа. Хасаг бол Family Mart, 7-Eleven, Lawson гэл. Сайхан 24 цагийн дэлгүүрүүд мэн гэдэг. За Францад биш ингэдэг. Би болохоор ингээд Ниццегээд хотод амьдардаг учраас Парис юм уу Марсель гээд ингээд хотуудад магадгүй 24 цагийн дэлгүүрүүд байх би тэдгээр хотуудад нэг удаан байж үзээг болохоор сайн мэдгүй байна. Гэтэ миний байдаг газар биш 24 цагийн дэлгүүр байдаггүй. Өглөө 7:30-аас онгоогоод тэгээд цайны цагаараа 12-оос 2-ын хооронд ч илүү амардаг. Тэнгүүтээ орой 7:30 мууч гэ хаачдаг. Аюу хэцүү заяо. Одоо ингээд цайны цагаараа яг нэг дэлгүүр ор юм авъя гэхэд тэр дэлгүүр нөөрэ цайны цаг хаачдаг.
Юу хизээд юм авах. За ажлаа дараад юм авъя да гэхэлэр ажлаа дараад юм авах гэхээр нөгөө дэлгүүрнээс 7 чиг авчдаг. Тэгээд айгүй хэцүү. Францад ингээд тэр дэлгүүрийн ажилчдынхаа 5 тухтай цайны цаг болон хүмүүсийнхаа эрүүл мэндийг ингээд шөнө мөн нойртой хонох ч юм уу эрт тараад гэрлүү гарах ч юм уу амьдралд нь санаа тавьж байгаа юм шиг байгаа юм л та. Ер нь Францад ингээд санагдсан. Ажиллахаас илүү амьдрах нь чухал учраас ажлын цаг нь айгүй тэгж бага юм шиг санагдсан. Японд бол дэлгүүрүүдэд шөнийн гараа гэж ажиллана. Тэгээд өглөө өдрөөрөө гэл ээлжээрээ ажиллана. Заавал тэгээд дэлгүүр хаагаад шаардлага байхгүй. Цайндаа орохоор болох юм ээлжлээд нэг нэгээрээ цайндаа орчдөг ч юм уу те. Ер нь нэг тийм уян хатан байдаг. Гэтэ ер нь бол Япон бол ажлын орон юмчуудад тэгээ ажиллахгүй гэжгээ явах тий. Гэтэ манай Монголч гэсэн айгуу гой 24 цагийн дэлгүүрүүд байдаг шүү дээ тий. 6-ад үйлчилгээ гэсэн байна. Үйлчилгээнд орох нэгэн зүйлийг би харилцаа гэдэг зүйл дээр бас нэг хальт дурдаад өнгөрсөн. Тэр нь болохоор цайны газрын зөөгч нар болохоор яг ингээ монгол шиг зүгээр ингээл ширээ яаж зогсож байгаа л ингээ бичиж аваад Японд болохоор үгүй. Бүр ингээ ялангуяа татами гэдэг ингээд өвдөглөж суудаг тийм ресторан байдаг. Завилд сууж хоол иддэг ч юм уу тийм ресторан. Зөөгч нь үржээд ингээ бид нартай яг адилхан төвшөнд өвдгөлж ирээд хоёр нүдний төвш ингээ зэрэгцэж ирээд үгүй бол бүр ингээ би ингээ ширээн дээр сууж хахад нөгөө зөөгч миний хажууд бүр ингээ ширээнээс жоохон доош яг нэг ширээтэй адилхан төвшөнд ирсэн. Миний доор ирсэн гэсэн. Тэгээд үйлчлүүлэгч ингэж хаа метр хүндэлж тийхүү ингэхүү гэж бүр яг нэг дээшээ ингээ хараад ингээ бичээд за та ийм ах уу яа за гэдэг ингээ айгүй гоё үйлчлдэг. Энэ нь болохоор надад айгүй гоё санагддаг байсан. Тэгээд Японд бас нэг давуу тал нь болохоор би яаж ч хувцалсан ер нь бол надтай тэгэж ямар нэг үйлчлэгний газар дэлгүүрт орсон надтай тэгэж муухай хандаад ер нь ялгаж харьцдаггүй Японд бол. Иш чи авс миний нэг нүрээж будаагүй нэг тавчиг чирцэн те нэг ядуу оюутан л явж байгаа штэ. Тэгсэн чинь тэгэл ойр зургийн юм авахгүй л нэг Uniqlo руу ч үлээ орсон байл л да. Тэгээ Uniqlo-гоос юм авчаад хажуугаар нэг бас нэг үнэт дэдлийн зүгээр гоё яртахаар зүгээр би ингээл эмгтээлгүй юм чинь гоё эмэг юмнууд харна штэ. Тэгэл хараа байжсэн чинь тэр худалдагч нь өөрөө айгууг ингээ гоё хувцалсан ингээд нүр амар гоё бутцсан ингээл амар гоё хөвчл хатаа ингээл урдаас ингээл амар гоё ярцаад идэг. Би баг юм авчмаар санагдтал заяо. Тэгээ би чаавс намайг одоо яагаад ингээ халтайцсан л юм уу оюутан те гэл ингээл өөрийгөө гайхаж хараад энэ хүн надтай ингэж яагаад ингэж гоё ярцаад байгаа юм болоо гэж би айгу анхандаа гайхдаг байж байгаа. Сүүлдээ Японд дассан. Яагаад тэгэхээр Японд бол ер нь бол тэгээ баян хүмүүс нь заавал баянгаа харуулах гээд байхгүй. Ер нь айгу энгийн хувцалсан байдаг. Ер нь энгийн хамгийн энгийн хувцалсан те ингээ нэг халтар юм шиг харагдсан хүн нь баг эсрэгээр айгу мөнгөтэй байх талтай байдаг. Европод ер нь бас л нэг тийм хүний өмсөд зүүсэнд бас нэг уул анхаарал хандуулаад байдаггүй гэж уул өмнө нь сонсч ирсэн. Харин Францад болохоор жоохон эсрэгээрээ юм шиг надад санагдсан. Хэрвээ ингээд гой сайхан ингээ хувцас өмсчөөд те ингээ айтайхан байх юм бол ингээ гайгүй харьцаад байгаа ч юм шиг. Харин ажиллахтаа жишээ нь би ингээ Франц одоо ингээ Европ охтуудтай ингээ цуг хэрвээ ажиллахаар болох юм бол би баг хамгийн энгийнээр нүр амаа бодохгүй халтаагаад утсан баг хамаагүй дээр яа гой сайхан байвал тэд нэр атаарахдаг ч юм уу жоохон ингээд далдуур одоо дээрлэх гэсэн юм уу хэлж ярихгүй шүү зохиж нүдэхгүй ч гэсэндээ далдуур жоохон нүд үзүүрэлдэг ч юм уу те ажлын байран дээр болохоор анхааран зүгээр үйлчилгээний газар болохоор гой хувцтай байх юм бол инкод ихүү гэл ингээл нэг айгу гой харилцаатай байна. Мэдээч бас муухан цаашаа жоохон халтайсан юм шиг байх юм бол тоохгүй юм шиг царилж байгаа ч гэсэн ер нь нэг цаагаараа үйлдэлээр ажиглагддаг байхгүй яг нэг тийм нэг жоохон ялгаж байгаа нь мэдрэгддэг. За тэгээд 7-ад нь болохоор гоо сайхны бүтээгдэхүүн гэж би онцлсан байна. Тэгээд мэдээж манай Аз гоо сайхны бүтээгдэхүүн бол best ёо. Би Японы гоо сайхны бүтээгдэхүүнийг маш их санаж байна. Ер нь манай Японч гэлтэхгүй, Солонгос тийм манай Азад болохоор нарны дус айгүй хэргэлдэг, наранд борлохоос имээдэг, гоо сайхандаа маш их анхаардаг. Тэнгүүд Францад шүү дээ баг нүрээ угаагаал болоо. Нарны тос энэ төр баг төрхөөд авахгүй. Тэгээ борлохыг илүү үздэг. Тэгээд дээрэс нь ер нь Европ гоо сайхны бүтээгдэхүүн жоохон арьсан таарахгүй, жоохон дараагаад, хуурайшуулаад, хорсгоод гэх юм уу жоохон хэцүү байгаа. Гэхдээ баг одоо явсаар баг буцаад нэвье дээр л ирж байгаа шиг байна. Монголд байхад нэвьег нь тос төрхдөг байсан. Тэгээ одоо баг буцаад нэвье рүү орж байгаа шиг байна. Тэгэл би боддгийн Европ хүүхнүүд ер нь айгүй жоохон эртдүү хөвгшрөөд тэгээд үрчлээдээ болцдог. Гоо сайхны бүтээгдэхүүн айгүй их алкоголтой учраас би бас нарны тус баг хэргэлдэг. Наранд байж борлох дуртай учраас ер нь Аз эмэгтэйчүүдийг бодвол арай л хурдан хөгшөрдөг юм шиг надад санагдсан. Ер нь манай Аз охтууд гоо сайханд аягүй анхаардаг штэ цагаан байх, гоё байх, сайхан байх. Харин Европ охтууд болохоор нэг тэрэнд ач холбогдол өгдөггүй ажиглагдсан. Тэглээгээд угаасаа би бол Франц соёлыг дуурайгаал, өөрийгөө гаргунд гаргаал, нарны тус төрөхгүй ингээл хамаа намаагүй болж чадахгүй. Угаасаа миний сурцсан зүйл нарны тусаа өдрө болгон төрөхтгээрээ төрөх нь гарсан ч гараагүй төрөхтгээрээ
хэрэгт төрхөн. Тэгээд бас ингэж хэлмээр байна манай залуу охтууд маань Европод угаасаа тэгэж гоо сайхан нэтрийг тоодгүй юм байлээ штэ гэдэг нэг гадны соёлыг дөөрэж байгаа юм шиг өөрийнхөө гаргууд нь гаргаж болохгүй байх л гэж бодож байна. Ер нь бол манай Аз эмэгтэйчүүд бол Европ эмэгтэйчүүдээс илүү өөрсдөө анхаарал тавьж чаддаг. Гоо сайхны хувьд илүү сайн арчилгаа хийж чаддаг гэж би бол боддог. За тэгээд 8-нд нь болохоор хоолны соёл гэсэн байна. За хоолны соёл бол мэдээж тодорхой. Япон бол төлхөө будаа иддэг. Харин Францд болохоор төлхөө гурилан бүтээгдэхүүн болон чиз иддэг талах те. Тэгээд хоолн дээр болохоор мэдээж японочууд ингээ хоёр савхаар идэнэ. Харин Францд болохоор хутга сэрээгээр хоол иддэг. Тэгээд баруун гар талд болохоор хутга, зүүн гарт болохоор сирээн байрладаг. Тэгэж зүүн гараар иддэг юм байлээ. Би анх болохоор баруун гараар идэх гэж аяг өгч байгаа. Сүүлдээ яг Франц хүмүүс шиг зүүн гараараа хоол идэж сурж байгаа. Яагаад вэ гэхлээр ер нь бол альваны улс ирэхээр усыг нь уул, ёсыг нь дагаа гэж нэг сайхан үг байна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө хутга сэрээгээр бол идэж сурж байгаа. Тэгээд яагаад ингээ баруун гар талдаа хутга нь байдаг юм бэ гэдгсэн чинь хутга чинь болохоор зэвсэг гэж үздэг юм байна. Тэгээд тийм учраас заавал баруун гарт байх ёстой гэж үздэг юм байна. Тэгээд хутга нь баруун гар талдаа сэрэн зүүн гар талтай байдаг юм байна лээ. Япон, Франц хоёрын хоолны соёлын хувьд бол маш том ялгаатай. Гэхдээ маш том ялгаа гэдэг нь болохоор хоолоо ингээ идэж явах үедээ маш тайван вино уугаал бүгд ингээ заавал ширээгээ тойрдсон заяа Францад. Тэгээд ингээ нүрээ харж агаад утас жоохохгүй зүгээр шууд ингээл хоолоо идэг ингээ эхлээд стартер буюу эхлээд хоолны өмнө жоохон хотоодоо бэлтгэн. Тэгээд нэг стартер хотоод бэлтгэж байгаа маягийн нэг вайн уун. Вайн биш нэг бас нэг янз бүрийн өөр төрлийн алкогол байдаг. Тэрүүгээр хотоодоо бэлтгэж ерөнхийдөө вайнер бол олон төрлийн вайнууд байгаа юм л да. Тэгэл түүнийхээ дараа болохоор хоолоо идэн. Тэгээ хоолны дараа заавал десерт байна. Стан нэрэ нялуурч өгнө штэ. Романтиклж өгнө штэ. Хоолыг бол тэгэл жоохон 100-шаар эхлүүлээл хоолоо идэл десерт идэл тэгэл дуусгана. Яг нь Японд Франц соёлд дуртай учраас хоолныхаа араас заавал десерт иддэг соёл бас байдаг л да. Харин Францад ингэж гоё тайван хоол иддэг бол Японд бол маш хурдан идэн. Ер нь цайны газар орохороо тэгэл айгу дууч юм байт. Ялангуяа нөгөө раменыг гомиг гэлмэл сорол тэгээд дуургаж идэх тусмаа тэр чинь айгуу гоё амттай идэж ийн гэж Японд үздэг. Харин Францад эсрэгээрээ дууч мэт идвэл айгуу соёлгүй тооцдог. Тэгээд ер нь бол хоолны соёлын үед юм ялгаатай. Япон бол маш хурдан баг идэх биш баг ууж байгаа юм шиг идэж дуусгадаг. Ажилдаа яардаг учраас тий. Францад болохоор маш тайван бүхэлдээ амьдралтай хов живээ ярангаа идэж уудаг. За 9-т нь болохоор хогийн сав гэсэн байна. За хогийн сав бол угаасаа Японд баг байдгүй гадуур нийтийн хогийн сав гэж бол баг байхгүй. Яг хоо Жидэн Хамбайки гэдэг автомат ундааны машин ч юм уу нэг тиймэрхүү газруудын хажууд зөвхөн пепсины сав те нөгөө шилаад хийгдэг тийм зориултын тусгай хогийн сав байдаг бол зүгээр энгийн ямар ч хамаагүй хог авч иж хийчдэг тийм хогийн сав бол Японд бол байхгүй. Яагаад вэ гэхлээр 2000 оны ихэр лөө 90-ад оны сүүлээр л би яг он сарын мартчихжээ. Японд нийтийн тийм хогийн сав дотор бөмбөг тесэлжсэн. Учираас ер нь гадуур хогийн сав байлгахыг зөвшөөрдөггүй. Тэгээд тэгсэн хэрнээ Японд ингээ гадуур хогийн сав байдаггүй хэрнээ гадуур ингээ нэг ч хог байхгүй. Гэхдээ мэдээж Токио ч юм уу ингээ орой морин цагаар яг ганцны хогнууд байгаа л да. Гэхдээ ерөөсөө тэгж хог хөглөрдөггүй хогийн савгүй хэрнээ. Өдөрт одоо би ингээ гадуур халуучж явж байгаа зармиг авч идлээ. Зармийнхаа гэлгууруудыг би халаасалж явж байгааг орой гэртээрэл хаяхаас өөр замгүй болдог байхгүй юу. Тэгээд дээрэс нь хогийн сав гэснээс хогоо бас тусгай заавал өдрүүдэд хайдаг. Ер нь бол газраас шалтгаалдаг заяа. Зарим нь болохоор 1 дэх 5 дахьд ч юм уу 1 дэх 3 дахь өгөөл 2 дэх 4 дахь ч юм уу. Зарим нь сонгоо тоод өдөр улаан хогоо хаяна. Зарим нь болохоор тэгш тоод өдөр ингээд улаан хогоо хайдаг ч юм уу. 7 ингээ 2 удаа хог хаях тусгай зориултны өдөр байдаг. Тэгээд тэр зориултын өдөр нь хэрвээ хаяагүй байх юм бол амьдарч байгаа байрныхаа эздүүд нь ууралдаг, хөршүүд нь ууралдаг ч юм уу. Эсвэл хогоо ингээ ялгахтаа буруу ялгаад хэрвээ шатах ёстой хог нь шатхааргүй хог хийдэг ч юм уу. Хэрвээ тэр нь ингээд хидэд удаа давтагдаад тэрэн дотор чи ингээд өөрийн чинь нэр мэр бичигдсэн цаас мас хэрвээ байж таарад баригдах юм бол бас торгуул төлөх ёстой болдог Японд. Зориултын газар хаях ёстой тусгай өдөр нь зөв хогоо ялгаж хаяагүй гэдэг үүднээсээ торгуул бас төлөх шаардлагатай үед гардаг хэрвээ хариуцлагатай байж чадаагүй бол штэ. Харин Францад болохоор эсрэгээрээ тэгж заавалчгүй зориултын хог хаях өдөр гэж байхгүй. Японоор бол улаан хог нь энтхий одоо хар хог юм уу да боловсруулахгүй хогнуудаа хар утанд хийгээд бид нэр өөрсдөө тусдаа уут гаргадаг. Дахин боловсруулах хог нэгээ тусдаа шар тагтай хогийн сав байдаг. Тэрэнд болохоор өөрөө барьж очсон хогоо тэрэн дотор ингээ нэг нэгээр хийгээд тэгээд өөрөө уутаа авч явдаг ч юм уу тийм. Recycle буюу одоо дахин боловсруулах хог нэгэж тусдаа тэгээд боловсруулахгүй хог нэгээд нэг тусдаа ийм хоёр л одоо ялгасан байдаг. Гэхдээ 7 өдрийн айлч өдөрч хогоо хийж болдог. Харин Японд ингэдэж
байдаг штэ. Том одоо тавилах ч юм уу ингээ хаях боломжгүй юм. Заавал утсаар яриад тэрэндээ бас мөнгө төлж хайдаг байхгүй юу? Код аваад ингээ нааж магаа. Яг тэр өдөр нь заавал гаргаж хайна гэдэг ч юм уу. Тэгэнгүүт Францад болохоор тийм юм байхгүй, мөнгө төлөх шаардлага байхгүй. Зүгээр тэр том хогнуудаа зөвхөн бүтэнсэний орой гаргаж хайдаг. Нийтгийн өглөө нь тэр том хогнуудыг хурж иж авдаг юм л та. Тэрүүгээрээ Франц арай чхон чөлөөтэй. Гэхдээ Францад болохоор гадуур бол хогийн сав байдаг л та, чөлөөтэй хаасаагүй. Гэхдээ манай Монголоос ялгаагүй бас хаасаагүй хог байж идэг. Хогийн сав дээр нэ. За миний 10 онцлог зүйл болохоор барилга байгууламж гэсэн байна. За ер нь бол барилга байгууламжийн хувьд болохоор Япон бол айгүй минималист, тэгээд орчин үеийн барилга байгууламжуудтай. Яагаад вэ гэхлээр угаасаа Японд маш их байгалийн гамшиг тохиолддог, газар хөдөлдөг. Тэгээд түүнээсээ болоод зарим японочууд байр авахаас илүү, хаус авахаас илүү түрээсэлж амьдрах сонирхолтой байдаг. Яагаад гэхлээр ямар нэгэн байгалийн гамшиг болоод тэр байр нь нурж хуйя гэдэг айдас байдаг учраас ер нь бол аль болох түрээсийн байранд амьдрах сонирхолтой японочууд байдаг. Гэхдээ бүгдээрээ биш, нэлээд олон хүмүүс бол Японд бол байр хаус авсан байдаг. Гадаад иргэдч хүртэл. Тэгээд Японд болохоор байр хаус авлаа гэхэд ер нь бол нэгэн хэвийн адил дизайнтай тийм байшин барилгууд бол хаасайгүй байдаг. Ер нь Японы хаанч утсан ер нь жоохон төрж гэдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр хаанч утсан нөгөө л Family Mart, нөгөө 7-Eleven яг л нэг адилхан загвартай. Тэгэл 90 дөрөвний байшин барилгууд нь хүртэл нэг адилхан загвартай. Доторх дизайн загварууд нь бас л яг нэгэн хэвийн адилхан татами маягийн хуучны байрууд бол байна. Гэхдээ ер нь бол адилхан дөө. Хаанч утсан ер нь төрж гэдэг юм. Харин Францад болохоор ер нь бол амар хуучин. Миний амьдарч байгаа байшин бол 200 жилийн өмнө баригдсан байшин байж байгаа жишээ нь. Тэгээд Францад бас нэг дүрэн байдیں۔ Яг нэг энэ хэсэг хот, энэ хэсэг тосгон болохоор яг нэг ийм загвартай байшин барилга байдаг. Тэгээ яг энэ байшин барилгаа ер нь бол хуучны загварыг эвдэхгүй гэдэг тийм дүрмтэй. Одоо жишээ нь миний амьдарч байгаа байшин хэрвээ ямар нэг юм болоо засах хэрэг гарах юм бол яг энэ адилхан өнгөөр нь яг гадаах цав хаадаг бат тусгай болсон модын юм байт юм а. Тэрийг монголоор юу гэдэг мэдэхгүй байна. Үг байдаг юм болов байдаг юм болов. Нэг тиймэрхүү юм хүмүүдийг нь сольж мэлхоор болох юм бод заавал яг адилхан загвараар нь хийх шаардлагатай байдаг тийм дүрмтэй. Яг нэг хуучны барилга байшингуудыг яг хуучнаар нь хадгалах гэдэг нэг тийм дүрмтэй байдаг. Харин Японд болохоор яг хуучны жинжа одоо сүм дууган мэдээж хуучнаар нь хадгална гэдэг ер нь байшин барилгууд ер нь бол орчин үеэр хийх, солих, орчин үеийн техник технологи суйрлуулах юм хандлагатай байдаг. Анхааран Францад болохоор яг орчин үеийн техник технологи суулгана гэхдээ ерөнхий байшингийнх нь араам нь болохоор заавал хуучны өнгөөс хадгалсан байх шаардлагатай байдаг. За тэгээд 11-т болохоор нийтийн тээвэр гэж онцлсан байна. Японд бол угаасаа автобус, яг автобус бол заримдаа жоохон төгжрлээс ослоос шалтгаалаад цаг барьж чадахгүй үед гардаг. Гэхдээ ер нь бол цагаа барьдаг да автобус нь. Деншаа, метронууд болохоор яг л цагаараа явдаг. Харин энэ Францад болохоор би болохоор нийцээ тарамбайгаар явдаг байхгүй. Тарамбай тэгээд цагаа барихгүй хоцорно. За ер нь бол Францад бол метро, тарамбай энтерд бол заримдаа найдаж болно, заримдаа найдаж болохгүй. Ер нь бол цагаа барихгүй. Тэгээд ер нь Францад өөрийн гэсэн машин дэрэгдээл байх хэрэгтэй юм шиг санагдсан. Миний амьдарч байгаа газар болохоор би болохоор Альпийн нурууны өмнөд хэсэгт байдаг байхгүй яг нэг нийцээ хотынхаа яг нэг хойд. Одоо монголоор бол бараг зунжин юм уу да нэг тийм нэг хотын төвөөсөө нэг жоохон хойшоо явбал нэг ууланд байгаа гэсэн байхгүй Альпийн нуруудын өмнөх хэсэгт. Тэгээд уулын замаар явдаг учраас чаленж бол үргэлжилсээр л байна л да миний хувьд. Уулын замаар явдаг тэгээд ингээд айгу эсэгсрэгдэн тэгээд тэр нь жоохон толгой өвдөж бөөлчих гээд байдаг. Тэгээд дээрэс нь манай энэ болохоор автобус маш эрт зогсдог. Японд метро чи 12 гэж зогсчдаг байхад бол арай жоохон орой нэг шин 1-2 хүртэл ч юм уу ингээд метрон явж болдгоо байх таа ч гэдэг ч юм уу боддог байлаа. Тэгсэн чинь одоо манай энэ болохоор автобус болохоор бүр илүү эрт зогсдог. 7:38 гэдэг мангар эрт зогсчдаг. Тэгээ тийм болохоор Японд дах тэр 12 гэдэг чинь харж боломжийн надад санагдсан. Тийм болохоор хүн болгон өөр ингэсэн ер нь машинтай байх хандлагатай байдаг одоо миний амьдарч байгаа хотод. Яг уу Парист болохоор ондоо байхaltaй Парис болон Марсель хотуудад болохоор метронууд нь аяг удаан явчихна. Тэгээд метро аяг хөгжсөн хотууд бол өөр байх. Гэтэ би болохоор яг нэг тийм хотод байдаг учраас надад нийтийн тээврийн хувьд бол тэргээр ялгаатай санагдсан. Тэгээд замын хөдөлгөөний дөрвөн барилтан дээр Франц хүмүүс аяг муу жолоо ярьдаг санагдсан. Би чинь Японд Нагоя хотод амьдардаг байсан. Ер нь бол Японд бол Нагоя хот бол машины аваар ослоороо тэргүүлдэг. Яг байгалийн гамшигаараа Нагоя бол бараг 0 заяа 0. Байгалийн гамшиг бол аягүй бага тохиолдолд цунами, газар хөдлөлт энэ төр бол
нэх Нагояд гараад байхгүй. Тэгсэн хэрнээ машин зам тээврийн аваараас бол маш их гардаг байсан Нагояд. Гэхдээ Нагоя бол маш сайн жолоогоо барьдаг юм байлээ. Аюу дөрмөө сайн барьдаг юм байлээ. Надад тгий санагдсан. Ягаад тэгэхээр Францад одоо болохоор ёо манай Монголын төгжрэлт ер нь бол хаамаагүй ингээл ядсан штэ. Хүн урд дуруу оруулах дургүй жигээл явждаг. Би бинийгээ ингээл янз бүрээр хараадаг. Яг адилхан ялгаагүй энэ Францад яг бас тэгдэг. Урд дуур хойгоор орлоо ярьлаа гээл тийг. Яг хөө зарим нь болохоор ингээ урд дуур оруулж ингээл гараад машин дотроос гараад алдаг ч юм уу эсвэл ингээд тохоогоо өгч юм уу ингээл барилсан талархсан илэрхийлдэг хүмүүс байна. Зарим нь болохоор бас ууралдаг ч хүмүүс байна. Гэтэ ер нь бол машиныг бараг дүрмээрээ барьж байгаа хүмүүс нь маш цөөн. Тэгээд дээрэс нь энэ Францад мотоцикл маш их байдаг. Мотоциклээс үүдэлтэй маш их аваар усл гардаг юм байли. Ялангуяа уулын зам дээр чинь сүлжээ явждаг. Эргэлтийн зам дээр машинаа харахгүй ч юм уу эсвэл машин мотоциклээ харахгүй ч юм уу нэг тиймэрхүү янз бүрийн асуудал гардаг юм байли. Мотоциклтэй холбоотой аваар усл их гардаг юм байли энд. Тэгээд 12-т нь онцолж байгаа зүйл болохоор цагаачд маш их. Төсөөллөөс давсан цагаачд бүр аимшигтэй их байсан. Ер нь бол Японд бол хууль дүрм чанга. Тэгээд цагаачд бол маш бага. Яг гоо цагаачийн виз мэдүүлдэг гэхдээ гаралт нь маш бага. Ер нь аягүй Япон хууль дүрм чанга штэ. Бичвэр нь шалгалт маш их байдаг. Ер нь ингээ Японд бол дураараа амьдарч бол ер нь бол чадахгүй. Ягаад тэгэхээр Япон хууль дүрм чанга учраас хэрвээ нэг л алдаа гарах юм бол шоронд нь барьж хориол хэсэг байж байгаа л нутаг буцаадаг. Угаас Япон бол аягүй чанга. Тэгсэн чинь Францад болохоор үгүй. Цагаачд бол бүр үнэн нь даварцсан заяа. Африкийн харууд бол тэр муслим шашинтай хүмүүс. Ер нь гэмт хэргийн дийлэнх үлдсэн дандаа ийм Африкийн харууд юм уу эсвэл муслимын шашинтай хүмүүс гэмт хэрэг үүддэг. Ер нь энэ Францад ихэнх гэмт хэрэгүүдийг муслимын шашинтай хүмүүс бол Африкийн харууд үйлдсэн байдаг. Тэгсэн хэрнээ эдгээр хүмүүсийг хөөж гаргаж чаддаггүй. Хитрхи зөөлөн хүний ирэх гээд. Тэгэр хүмүүсийнхаа нэр, нүүр, зургийг нь хүртэл зургатаар гаргадаггүй. Тэгсэн хэрнээ хэрвээ ямар нэгэн цагаан арьстай энгийн Франц хүн ямар нэгэн гэмт хэрэг хийх юм бол шууд нэрийг зарладаг. Шууд зургатаар гаргадаг. Амар сонирн бодлоготой заяа Франц. Тэрийг нь би амар гайхдаг. Ингээ хитрхи их хүний эрх чөлөө гэд муслимчууд болон Африкийн хар цагаачтай амар давраацсан. Ер нь ганц Франц гэхгүй Европ ер нь тэр хаяараа давраацсан надад тийг санагддаг. Энэ Францад даварж байгаа Африкийн харууд юм уу эсвэл тэр муслимын шашинтай хүмүүсийг би бол Японд руу явуулаад хууль дүрм гэж юу байдгийг мэдрээсэй гэж би бүр боддог. Муслим ялангуяа зарим муслимын шашинтай хүмүүстэй ер нь угаасаа хаан ч аж жаргалтай болж чадахгүй байх гэж би бол боддог. Яагаад тэгэхээр тэд нэр өөрсдийнхөө улсад ч аж жаргалгүй, Дубайд ч аж жаргалгүй, хүний эрх хэрэгчлөө гэдэг Европт ирчээд ч бас аж жаргалгүй. Айгуусан тэднэрт бол аж жаргалтай байх газар олдохгүй байхаа. Тэгээд би Франц дахь цагаач хүмүүсийн талаар бас тусдаа бүхэл бүтэн нэвчлэг хийдэм билүү гэж би бас бодож байгаа л доо. Тэдгээр хүмүүс чинь ингээл Палестинаас ч те ингээд оргонол хүсээд ингээ хүрээд ирсэн байгаа штэ Францад. Тэгээд оргонол хүсээд хурж ирчээд байна штэ. Гэвлүүрээ зүгээд. Стил нэг залуутай 2 3 ихнээс суусаар. Тэг бүр даварцсан заяа. 3 ихнэр гуруулаа тустай өөр ингэсэн хаустай заяа. Хаус нь цаашаа нэг байртай заяа. Гуруулаа ингээд тустай өгöd гаргацсан. Гуруулаа тэр гэвлүүр зүүдэг. Яг тийм исламын шашныхаа хууль дүрмийг сахиал ингээд бэждэг. Албан ёсоор алинтан ч гэрлээгүй. Тэгсэрнээ тэдгэр ганц бие ээж нар шүү дээ. Францын засгийн газраас ганц бие ээжийн тэтгэмж аваад тэрүүгээрээ тэр гуруулаа тэр тэтгэмж авсан мөнгөө ингээд нөхөртөө өгөө. Тэр нөхөр нь болохоор тэр 3 байрыг ингээд ээлжилж очиж амьдэрдэг. Францын засгийн газраас авсан халамжийн мөнгөө тэр сингл ээж ганц бие ээжийн мөнгийг бүгднийг тэр нөхөртөө өгдөг. Тэгж даварцсан амьдэрдэг заяа. Тэгсэн хэрнээ тэдгэр хүмүүс нь гимт хэрэг үйлддэг. Гэтэ яг бүгд биш. Тэг бүр тийм амар даварцсан халамжинд амьдарч ижиж стил ингээд халамж нэгтэг. Өө та нартай расисттэй ингээд арсангөр ялгуулагч биднийгста нэр дорд үслээ ла гэд ингээд тэгдэг. За тэгээд 13-т нь болохоор Facebook дэх монголчуудын групп гэж би оруулсан байна. За энэ дээр маш товчхон юм ярих гэж бодож байна. Ягаад тэгэхээр Японд дах Facebook дэх монголчуудын community, монголчуудын групп болохоор айгүй идэвхтэй байдаг байхгүй юу? Инглээд иглээ гэд ингээд ер нь бол ямар нэгэн пост хийгээд асуухад заавал ямар нэгэн хүн хариулдаг ч юм уу эсвэл хөгжилтэй пост байсан ч хин нэгэн хүн хариулдаг ч юм уу. Ерөнхийдөө нэг тийм айгүй идэвхтэй байдаг. Японд дах монголчуудын Facebook группд. Харин Франц дахь Facebook групп болохоор ер нь бол жоохон орон гарan санагдсан. Хай нэг жоохон идэвхтэй байжгаад тэгээд буцаад идэвхгүй болчдөг. Би болохоор Францад анх ирээл энэ миний байдаг хотод монгол хүн байгаа юу гэж асуусан бүр ингээ утаа энэргүй. Тэгэл бас албасны орчуулагч байна уу янз бүрийн асууж байгаа. Ерөөс утаа энэр байхгүй. Ямар ч хариу байхгүй. Тэгээд жоохон Франц дахь монголчуудын Facebook групп жоохон идэвхгүй байдгийн байна л гэж бодсон. Тэгээ Европ дахь монголчуудын групп гэдэг бас нэг групп байдаг. Тэр нь болохоор арай гайгүй идэвхтэй байдаг юм шиг санагдсан. Миний хувийн зүгээс ажигласнаар болохоор Япон, Франц хоёрын улсын хувьд болохоор нэг иймэрхүү хідэн ялгаанууд байлаа. Тэгээд та нар юу гэж бодож байна? Хэрвээ яг надтай адилхан юм Японд ч тэр Франц
тэр ингээд байж үдсэн хүний хувьд хэрвээ байгаа бол ч ингээд өөр нэмэх ялгаанууд юу вэ? Хэрвээ байвал бас комментээр хуваалцаарай. Тэгээ миний хувьд болохоор хэрвээ шууд Монголоос Франц руу ирсэн бол мэдээж арай өөр соёлын шоктэй. Энэ ийм лээд юм байна. Угаасаа ийм л байх хэрэгтэй юм гэдэг ч юм уу. Тэнгүүд Японд болохоор айгүй хууль дүрмэнд захирагдаж ирсэн учраас ер нь бол Францад бол авах гэхийн ухаанаар хандах ёстой зүйлүүд маш их байдаг санагдсан. Өнөөдрийн миний бичлэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас миний инстаграмыг дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.